За энэ засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах энэ үзэл баримтлалыг хэлбэр талаас нь харах юм бол ингээд бас дэмжих ёстой харагдаад байгаа. Нөхцөл байдлыг ойлгож байна, иргэдийн хурлын төлөөлөгчд нь ажилгүй, за тэгээд суман дээр болохоор үндсэндээ төрийн албаа хаагчид нь иргэдийн хурлын төлөөлөл болохгүй болохоор одоо төрийнхөө ажлыг мэдэхгүй хүмүүс орж ирж чад маш их хүндрэлтэй байгаа тухай асуудал суман дээр очихлоор бол яриад байгаа маа. Гэхдээ яг ингээд агуулга талаас нь харах юм бол энэ бас зарчмын хувьд бол ухралт болж байгаа маа. Төр нам хоёр бол ингээд салангад байх ёстой гэдэг зарчмыг бид нар ярьж өмнөх парламент бол бас томоохон ийм зарчмын шийдлийг бол гаргасан. Мэдээж яг хөө нөхцөл байдал хүнд байгаа ч гэсэн энэ зүйл дээр бас зохицуулахад амаргүй юм нөхцөл байдлууд үүсэх байхаа. Тэгэхээр хоёр зүйлийг хэрэглэх газрын дараагаас тодруулмаар байна. За сонгогдсон төлөөлөгчдийн 3-1 төрийн албан хаагч байж болно гэдгийг яг 3-1 байна гэдгийг яаж нотлох вэ? Тогтоох уу? 3-2 болоод ч юм уу ингээд яваад гажуудл үүсвэл яах вэ? Энийг яаж хуулиар зохицуулах вэ? Хоёрдугаар жишээлбэл төрийн жинхэнэ албан хаагч бол төрийн албаны зөвлөлийн дагуу сонгон шалгаруулалтаар тэнцэх ёстой болчиход байна. Сонгон шалгаруулалтад иргэдийн хурлын төлөөлөлд байгаа энэ хүмүүс ороод тэнцэхгүй бол яах вэ? Албаар тэнцүүлэхийн бодлого барих уу? Эсвэл одоо жишээлбэл ямар асуудал үүсэх вэ? Тэгэхээр энэ зүйлүүдийг бас нэлээдгүй тийм зохицуулах зүйлээ одооноос бодохгүй бол энэ нь нас буцаад хэдэн жилийн дараа одоо төр нам хоёр нь ингээд нийлцсэн нэг иймэрхүү байдал иргэдийн төлөөлөл нь өөрөө хүчгүйтсэн тамгын газрын дарганд иргэдийн хурлын төлөөлөгч байдаг, нийгмийн бодлогын түшиглэлд иргэдийн хурлын төлөөлөгч байдаг нэг ийм байдал руу буцаад орчих вэ. Буцаад нөгөө төрийн албан хаагчид маань намын баг хурлын гишүүн байдаг, төр нам хоёр нь холилдчихсан ийм зүйл рүү бид нар буцаад ухрах вэ. Яг 1991 оноос хойш энэ нийгэм эдийн засгийн байдал өөрчлөгдөж одоо бол мэдээж томоохон түвшинд өөрчлөлт хийхгүй болохгүй байгаа ийм олон шинж тэмдгүүд илэрч байгааг бол ойлгож байгаа. Гэхдээ нэг юм гал унтраасан байдлаар зохицуулт хийж авах нь хэр зэрэг зөв юм бэ? Энэ дэр хариулт өгөөч. За мөнх бод сайд хариулъя. За энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг боловсруулахдаа засгийн газар бол дангаараа толгой бас мэдэж санаачилсан асуудал биш. Энэ бол орон нутгаас ирсэн саналуудыг бид нар үндэслэсэн юм а. Ялангуяа одоо жишээл Хинтээ аймгийн засаг даргын зүгээс Хинтээ аймгийн одоо сумдын удирдлагуудын зүгээс бол энэ санал бол нэлээд хэд ирсэн. Тийм учраас бол орон нутгийн одоо санал дээр үндэслэгдэж энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийг бол одоо санаачилж оруулж ирсэн гэж ойлгож болно. За тэр хоёр асуулт байна. 3-1-гээд аваад 3-2-гээд явбал яах юм бэ гэж байна. Хуучин бол энэ төрийн албаны тухай хуулийн засаг захиргааны нутаг дэвсгэрийн тухай хуулинд 3-1 гэдэг заалт байсан. Энэ заалтаа бол дагаа яваад байдаг. Тэгэхээр хууль батлагдах юм бол 3-1 гэдэг юмыг бол хичнээн төлөөлөгч байна. Тэрийг одоо тооны машинаар бодох байлгүй дээ. Ингээ 3-1-д нь гэдэг одоо босгоо гаргаж ирээд эннээсээ дээшээ гаргахгүй гэдэг хуулиа баримтлах, хуулиа биелүүлэх ийм л асуудал байгаа. 3-2 болгоод хууль зөрчих юм бол хууль зөрчсөн одоо тэр орон нутгийн удирдлага хариуцлага тооцоод явагдах ийм заалтууд бий болно. За хоёрдугаарт бол тэр шалгалт төрийн албаны шалгалт өгөө тэнцэхгүй бол яах вэ гэж байна. Тэнцэхгүй бол тэгэл төрийн албанд ажиллахгүй шин. Маш ойлгомжтой. Ийм байж болно л гэсэн ийм заалт. Тэрээс заавал одоо ингээ 3-1 нэг ингээ бай гэж байгаа ийм асуудал биш. Бас энэ гарцыг нээж өгж байгаа. Энэ хуулинд бас бид бүхэн байнгын хорон дээр бас ярилцъя гэж төрийн байгуулалтын байнгын хорон дээр бол ойлголцсон байж байгаа. Өөрөөр хэлбэл анх дугаар хэлэлцүүлэг дээр энэ аймаг сум дүүрэг нийслэлийн тамгын газарт нь бол засаг даргын тамгын газрын албан тушаалууд дээр өөрөөр хэлбэл иргэдийн хурлын төлөөлөгч нь засаг даргийнхаа доор орж очих одоо ажиллах тамгын газрын мэрэгжилтэн ч юм уу ингэж ажиллах юмыг нь бол бас зохицуулж өгөхгүй бол болохгүй юм байна гэдэг дээр бол байнгын ороодын гишүүд бол санал нэгдсэн. Энийг анх дугаар хэлэлцүүлэг дээр шийдээд явах боломжтой. Аюу эрдэнэ гишүүнд тодруулъя 1 минут. За тойргийн асуудал яриаггүй л байна л да. Зүгээр яг энэ том зарчмынхаа шийдэл цаашаа яах вэ гэдэг дээр бид нар анхаарч илүү зохицуултыг хийж явахгүй бол батлаад гаргацдаг, батлсны дараа буцаад чөмжл ороод сайн нөө нямд орж байгаа хэлдэг шиг дотоодын зэрэгэ буулгачаа дараа нь байгуулж байгаа их зардалтай хэмжээний юм болох вэ гэдэг шиг л юм яриад.
Тэгэхээр яг ер нь бол мэдээж юм урагшаагаал явах ёстой. 25 жил. Одоо аймгийн засаг дарганаар эсвэл одоо манай намын гишүүд эсвэл төлөөлөгчид ярьсан учраас гэдэг байдлаар зохицуулалт хийж болохгүй. Мэдээж нөхцөл байдалд нь бол уялдуулах ёстой. Гэхдээ энийг маш тийм нарийн бас харж энэ зохицуултыг наривчилж хийж өгөхгүй бол бас буцаад нэг маргаан дагуулах зүйл болох вэ? Тэрийг бас анхааруулж байгаа юм шүү. За тодруулга нь ерөнхий сануулга маягтай хэллээ. Наран Түвэг шүү асуултаа асууя.